байгаа зээлээ орж ирж байна. Энэ бичлэгэн дээр студийн микрофон ажиллахгүйсэн болохоор дуун жоохон тааруухан сонсож байгаа шүү. Тэгээд ойлгохороо баярлаа. Гэхдээ бичлэг нь сонирхолтой байх болно. Самцано Butter Podcasters-ийн 18 дугаар ангид тавтамаар л. Тэгээд өнөөдөр манай найз 3 удаагаа ирсэн байна. Дөрөвдөлөө. Тий. Дөрөвдөлөө ирсэн байна. Баярлалаа. Түмэх баярлалаа. Манай подкастыг хамгийн сайнаар дэмждэг Намирыг баярлалаа шүү. За. Ихтэй баяртай байлаа. За, өнөөдөр тэгээд бид хоёр ямар ном ярих вэ? Зэнчарыг Culture Map гэдэг номны тухай ярих байгаа. Тэгээд би яагаад сонгосон бэ гэхээр ер нь ингээд гадаадд Европ тэмдэгчийн олон улсын найзуудтай болж хөдлөө. Тэгээд ажил дээр бас олон улсын хүмүүс байдаг. Тэгээд сүүлийн 2-3 жил анзаарсан юм нь олон зарим улсын хүмүүс амар хоцордог гэсэн, зарим улсын хүмүүс нэг юм миний өссөн газраас шал өөр хүмүүжлтэй соёлтой байгаад байдаг. Тэр нь тэгээд яаж энэ хүмүүс хамт ажиллаж тийм multinational компаниуд яаж юм effective байдаг болоо гэдэг асуулт айгүй байдаг байсан. Тэгээд энэ ном ер нь бол тийм менежерүүдэд зориулсан ном. Яаж олон улсын багийн компани удирдах вэ гэдэг. Гэхдээ хин ч гэсэн уншаад айгүй олон сонирхолтой мэдээлэл аваад тийм сурахаар гоё ном байсан. Тийм, тэгэнгүүтээ бас яг хамт ажиллаж байгаа хүмүүсийг энэ хүмүүс нэр яг ингэж боддог ч юм уу гэж бас нэг тийм шинэ бодох үнцэг бас өөрчлөсөн юм шиг санагцаа. Ер нь ингээд яг хүн болгон ингээд би бинтэйгээ харилцахтаа ингээд амар individual төвшин буюу за энэ хүн чинь зүгээр л хүн юм чинь гэж ингээд харьцдаг. Тэнгүүт нь за энэ хүний зан чанар ийм юм байна. Тэглээгээд яг тэрнээсээ суйрлаад одоо жишээ нь яг тэр хүний төстэй улсын хүний ингээд зан чанарыг ингээд generalize буюу ингээд нэгтгэхийг ингээд жоохон буруу гэж үзээд байдаг шүү дээ. Одоо юу гэсэн юм би Аз гэхээр тэгдэг гэсэн юм байхгүй шүү. Юу гэсэн цагаан гэхээр тэгдэг гэсэн юм байхгүй шүү. Тэгээд ярьдаг ч гэсэн яг энэ номон дээр жинхнээсээ ингээд яг ингээд science backed буюу ингээд шинжлэх ухааны үүднээс харахад ч гэсэн ингээд нэг улс нэг ингээд ёс заншилт өссөн хүмүүсийн ингээд ажил дээрээ баримталдаг, амьдрал дээрээ баримталдаг тэр журмууд нь ер нь аль төстэй байдаг. Тэгээд ер нь яаж ингээд компаниудад шийдвэр ингээд төвшнөөрөө явагддаг, хүмүүс нь бие биентэйгээ яаж харьцах хэрэгтэй байдаг, шууд ингээд өөрийнхөө боссын хүнтэйгээ шууд харьцуулах уу, болохгүй юу гэх ингээд янз бүрийн нэг тиймэрхүү асуултуудад ер нь аль нэлээд хариулт өгөхөөр ном юм шиг санагцсан. Яа. Тэнгүүтээ нөгөө нэг тийм жишээ байсан шүү дээ. Номны ер нь гол санаа руу орохоос өмнө энэ номдоо ингээд бидэд танилцуулж захтаа ямар санаа байсан бэ гэхээр манай зохиолчигч Aaron маань нэг юм тайлан тавьж исэн хүмүүсийн урд. Тэгээ хүмүүсийн урд тайлан тавьж хахад ингээд хятад ингээд хамт ажилладаг хүн нь тэр тайлан дээр нь туслаад ингээд оноо юм нэмж юмээ асуултууд нь хариулж мариулаа тэгээ явах хэрэгтэйсэн. Тэгээл нөгөө нэг мирийнхэн цаг нь баг дуусах гэдэг. Тэгсэн чинь нөгөө нэг хамт ажиллаж исэн хятад хүн ерөөсөө ингээд юм нэмэхгүй шүү дээ. Тий, тэгээл их ч ингээд дотроо шууд хамгийн түрүүнд юу гэж утсан бэ гэхээр энэ ямар бэлтгэлгүй ингээд ирсэн бэ ингээд ерөөсөө ингээд юм ярихгүй ерөөсөө бэлдээгүй юм шиг байна энэ төр гэд бодоод явчихсан чинь гэхдээ яг дуусахын нэг хэдэн минутын өмнө тэгээд чамд нэмэх юм байна уу яасан ийсэн гэд ихчээг ингээд тэр хүнд ингээд за одоо чи яриа гэд ингээд нэг тийм өөрийнхөө микрофоноо нөгөөндөө ингээд шилжүүлсэн чинь нөгөө нь яг ийм гэд бүр амар ингээд сэдвээ амар сайн ойлгосон амар тийм товч тодорхой ингээд мундаг ярьжсэн. Тэгээд тэр их чинь ингээд тэр үед энэ хүн ингээд хамаагүй ойлгосон байсан байна. Гэхдээ энэ хүн ингээд миний яриан дунд орж ирэх нь өөрт нь ингээд жоохон тийм эвгүй ч юм уу өөрийнх нь соёлт нь тийм юм ингээд хөвшигтэйгүү. Тэг хятад болохоор ингээд яаж явагддаг вэ гэхээр ингээд чи яриа гэсэн нэг тиймэрхүү ингээд эрхийг нь ч юм уу тиймэрхүү юуг нь ингээд микрофоныгаа нөгөө өн рүү шилжүүлээг байхад голоор нь нэг амар орж марж ярьж мэрдгүү. Тэнгүүд нь Америкч юм болохоор амар чөлөөтэй байдаг шүү дээ. Дундуур таслаа. Тийм. Надад нэг нэмэх юм байна. Тэглээ инглээ гэл. Тэгэл яг тэрийг бодсон чи надад хичээл дээрсэн гэж бодож байна. Ингээд би ч нэг Орос сургууль сурсан шүү дээ. Тэгээд тийм болохоор ингээд нэг юм гараа өргөжиж ярих хэрэг ингээд жоохон нэгдэд байдаг. Тэгээд энд гараа өрөх эсгүүч гэсэн ингээд kind of нэг иймэрхүү гэдэг штэ don't speak when you're not spoken to гэдэг. Монгол улсад ч гэсэн ер нь охтуудад ч юм уу ер нь бас нэг жоохон ингээд чамтай л юм яриаггүй бол нэг амар ярих шаардлагатай байнгын ингээд өөрийнхөө үзэл бодлоо байнгын илэрхийлээд гэсэн нэг тиймэрхүү юмд бид нэг амар өсөв шүү дээ.
Тэгэнгүүтээ тийм болохоор нэг юм 100% зөв гэж бодоагүй ч юм уу. За би бол хувьдаа ингээд ямар нэг юм 100% зөв гэж бодоагүй. Эсвэл ингээд за өөр нэг хүн хариулж чадах бахта. Тэгэхэд би болоо нэг хариулаад тийм дугаал ажилладаг. Тэг үнэхээр надад ингээд за би л хэлэхгүй бол болохгүй мэн гэсэн үедээ л яг амаа нийт байхад одоо жишээ нь Америкчууд ч юм уу те эсвэл манай ингээд энд сурдаг ангийн хүмүүс ч гэсэн амар зүгээр ингээд буруу ч гэсэн зөв ч гэсэн хамаагүй ингээд багшаа чи ийм биш үү тийм биш үү гэл ингээд амар чөлөөтэй өөртөө илэрхийлж ахыг хараад би энэ л яг соёлын ялгаа юм бах та гэж амар ахс би бодож байсан. Тийм асуултараас айгу хэцүү байдаг гэсэн чинь Монголд хаа тэгэл юм асуучаар ингээд тэнийг юм асууж байгаа юм шиг багшнаар бас тийм асуултанд дуртай биш. 40 минутаас нь аваад байгаа юм шиг тэмдэглэж аваад байсан байхгүй. Тэгээ угаасаа асуудгүй. Тэгээ энэ ирсэн чинь бас хүүхдүүд амар юм асуугаа. Тэгээ багш нарын тэгэл нэг асуултыг барьж аваад ингээд амар дэлгэрэнгүй хариулаад бүр юм хичээлийн номонд байхгүй юмыг ингээд энэ тэндийн сонин сэдв авч яриад тэгээд ихэндээ ямар ядаргаатай би зүгээр шалгалтандаа бэлдэх тэгээд сэдвэл сураал гармаар гэж боддог байсан. Сүүлдээ бас сонин асуудаг болсон. Харин тийм яг энэ дээр бас ингээд соёлын ялгаа амар анх гарч ирж байсан. Тэгээд энийг чинь түүхтэд давтагдчих яах. Жохон давтагдчих нь бас сонирхолтой санагцсан. Захнээс нь яриадсан. За тэгээ харилцаа холбоо. Ингээ харилцаа холбоон дээр ингээд low context, high context гэдэг хоёр төрөл байгаа гэж байгаа шүү дээ. За энийг ингээд монголоор тайлбарлах юм бол low context гэдэг нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр амар ингээд нэг тийм товч тодорхой хэлэх шаардлагатай. Одоо жишээ нь ингээд босс нь одоо Монголд чи ер нь ямар гэж бодож байна? Ер нь бол low context гэж бодсон. Нэг японочдыг ингээд би нэг юм хэлж байгаа гэсэн цаанаа өөр утгатай. Тэгээд заавал миний тэр нөгөө утгыг унших ёстой гэсэн дүрэн байдгүй шүү дээ. Тийм. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр low context нь ер нь бол ингээд барууны Европ улсуудад ч юм уу эсвэл Америкт илүү түгээмэл байдаг. Гэхдээ яг ингээд хамгийн гол нь нөгөө нэг энэ хүний ингээд энэ хүн болохоор ихэнх ингээд улсуудыг бүгдээрээ ингээд баг хязгаараас их хязгаарлуу ингээд тавьсан байгаа юм л та. Гэхдээ тэр нь одоо улс нь баг хязгаар дээр нөө их хязгаар дээр бэ нү гэдэг нэг хэмээр хамаагүй. Хамгийн гол нөгөө нэг comparative байршил нь юу вэ? Relative байршил нь юу байна гэдэг нь илүү чухал. Тэгэхээр ингээд хоёулаа ингээд нөгөө нэг энэ хязгаараас ингээд зүүн талд нь буюу ингээд low context талд нь орж исэн ч гэсэн хэрвээ нэг нь нөгөөдхөөсөө арай илүү зүүн талдаа байх юм бол тэр улс нь илүү low context compared to the other country болж байгаа юм л та. Тэгээ ер нь бол ерөнхийдөө ярих юм бол Аз улсууд, Хятад, Япон, Солонгос гэдэг нь илүү high context улсууд буюу. Тэгээд эдгээр нь ямар улсууд вэ гэхлээр шууд ингээд чи тэрийг инг гэж хэлэхгүй байсан ч гэсэн нөгөө хүний нөгөө биеийн хэлэмж ч юм уу те. Ер нь ингээд яаж ийн вэ гэдгээс нь дүгнээд тэгээд үйлдэлүүдээ шууд хийгээ явждаг. Тэнгүүтээ Америкийн жишээ дээр болохоор хамгийн нэг бүр амар товч тодорхой чи энийгээ инг тэг гэж бүр амар дэлгэрэнгүй тайлбарлаад дэлгэрэнгүй харилцаж ийж би бинийг ойлгоно. Тэгээд тэрнээс болж одоо жишээ нь тэгэхээр Япон хүн ингээд Америк хүн хоёр ингээд хамт ингээд би бинтгээ харилцаар болох юм бол энэ ингээд харилцааны ялгааг ойлгохгүй байх юм бол те амар тэр нь ер нь бол төвхтэй нөхцөл байдалтай. Тийм Америкийн ер нь бол хамгийн low context улс гэж байгаа. Тэгээд ер нь нэгдэж штэ юм хитрхи ойлгомжтой юмыг ингэж давтаж ярьдаг. Нэг ингэ илтгэл тавьж байгаа л нэг юм давтаж ярьдаг. Америк хүний бичсэн ном унших юм бол бас нэг санаагаа давтаал байдаг. Тэгээд хэл юм ингээд тоглоом ихтэй хүртэл it was a joke. Тэр их ингэ шаардлагагүй шүү дээ. Тийм. Нөгөө нэг Англи Америк хоёрын жишээлчлэгээр гарч ирсэн шүү дээ. Ер нь бол Англи Америк хоёр бол хоёлоо илүү ингээд low context талдаа байдаг ч гэсэн Америк нь илүү low context Англигаа бодвол тэгэнгүүт англи хүмүүсийн хувьд Америкчууд энэ амар сонио юм ойлгомжтой юм ярьдаг гэж боддог. Гэхдээ одоо Английнхаа бүр нөгөө баруун талд нь байгаа одоо Индонезийн хүн бол Англиг энэ амар ойлгомжтой юм ярьдаг гэж боддог. Тийм бүр амар зүгээр юу ярьдаг. Ерөөсөө нэг тийм одоо баг EQ багтай гэж боддог юм. Тэгээ заавал ингээд ингэж амар дэлгэрэнгүй ямар нэг юм тайлбарлахгүй юм гэсэн үг ярьдаг шүү дээ. Ямар тэнэг үнтэй яриад байгаа юм гэж байна. Харин тийм. Гэтэ ер нь би Унгарыг бол Монголоос илүү жоохон илүү юу баха гэж боддог шүү дээ.
low context хаа гэж. Яг л хаяа мэдгүй. Эсвэл би Монголд нэг амар офис ажиллаж үзэж байгаа болохоор сайн мэдгүй байна гэсэн. Хаяа ингээд зарим хүмүүсийн ингээд тайлбарлаж байгаа юм ингээд ийм амархан юм тайлбарлах. Гэтэ би бас бодсон нөгөө нэг чи бас нөгөө нэг компанид анх орж байхдаа юм уу хийх шаардлагатай шүү дээ. Fire юу ч гэдэг юм уу. Ямар нэг тийм аюулгүй хүн байдлын бага зарчим гэсэн юмуд байгаад байдаг шүү дээ. Тиймэрхүү юм ч гэсэн бас амар тийм ойлгомжтой юмуд зөндөө татдаг гэдэг юм шиг бас. Тийм шатаар тийм үү. Манад ингээл нөгөө нэг миний орцсон газар болго ингээд гал гарч байхад лифтэн суухгүй шатан суух хэрэгтэй шүү гэл. Тиймэрхүү марахаар би ингээд энэ угаасаа л ойлгомжтой байх юм шүү. Ягаад тэмүүд нь гэр нь ингээд заавал үзэх хэрэгтэй зөө. Тэгэл би ийм үзэж ингээд цагаа үрж яах юм болоо гэж амар юм боддог байсан. Тийм. Тэгээд одоо low context улсуудад болохоор чи хэрэг ямар нэг ойлгомжтой юм хэлэх юм бол тэрийг бүр юм inappropriate буюу бүдүүлэг байдлаар хүлээж авдаг. Тэгээ хэрэг үгүй гэдэг үг нь ихэнхдээ тийм цаад утгатай байдаг. Тэгээ чи надаас ингээд чи ингээд хамт хоол идмээр нөө гэж асуувал би үгүй гэж хэлэн зэ. Чи тэгтээ бас 3 удаа асуусан. Тийм. Бас солонгосын миний бас нэг уншижсэн ном дээр зэрэг шахах юм санагцсахгүй. Яг ингээд босс би таны ингээд хоолнд дагуулж авъя гэмүүд нөгөө босс нь ингээд оо яах юм бэ? Тэр бас Монгол бас ер нь жоохон high context юм байна. Тийм. Тэгээс өөрийгөө анзаарсан намдаа ингээд хамт амьдардаг надад асуудаг байхгүй юу? Чи надаа ийм хоол идмээр нэг ингээд зүгээр. Are you sure? Дата тэгээ. Яа, тийм. Заавал тэгээ асуулт тийм нэрлэхүү гэдэг чинь болоо. Ингээд зүгээр чингүүд нөгөө ингээд за тэгвэл болоо гिचх юм бол би болроо дахиад асуухгүйсэн. Ямар санаа юм бэ? Тэс нөгөө нэг төлбөр ч юм уу те одоо хоолнд би даачи гингүүд би даачи гэж гэх юм бол нөгөө нь үгүй би даачи гэж хэлэхгүй бас нэг энэ ямар санаа юм болоо. Өөрөө асуусан. Бас юу эрэгтэй хүнийх нь улсаас шалтгаалсан тийм. Оо тийм шүү. Тийм байна. Нүү. Ер нь тийм биш үү? Тийм байна. Энд бас нөгөө нэг мэдгүй Монгол залуучууд арай бас нэг тийм илүү high context байд юм шиг яг уу. Compared to үгүй ер нь ингээд зүгээр бодоод үзэх юм бол одоо жишээ нь ингээд хаяа надад ингээд зүгээр энтхийн хүмүүс хитрхи бас нэг тийм дургуугаа заавал ингээд амаараа илэрхийлэх хэрэгтэй. Дуртай бол тэрийг бас заавал амаараа илэрхийлэх хэрэгтэй. Би тийм шиг зүгээр хэлж жоохон санагдлаа л та. Би ингээд зүгээр нэг хүнээс сонсч ирсэн байхгүй юу. Ингээд тэгэл яг нөхдөд нөгөө нэг 50-50% төлөх хэрэгтэй гэдэг юм дээр ч гэсэн ингээд 50-50 төлмөргүй бол тэгэл 50-50 төлмөргүй юм чи төлөх гээл хэлэхэд тэгэл болно шүү дээ гэх юм бол ингээд надад ингээд Тэнгүүд нь охтууд нь ч гэсэн ер нь ингээд Европ охтууд ч гэсэн надаа ингээд жоохон ингээд тийшээ зүгээр хэлж штэ ингээд бодох юм бол шууд хэлж штэ ингээд тийм сан. Ер нь бол би бол жоохон хэлж чадахгүй байхаа шулуун хэлээ бичтэй байна баруунчууд. Тийм. Тэр бол надад жоохон төвтэй л одоо хүртэл бит хоёрыг нөгөө Монгол дотор байгаад байгаа. Тийм ээ. Хоёр тийш арай тий. Харин тийм. За харилцааны тухай бол тийм байна. За энэ юунаас шууд амар smoothly хоёр дахь юу руугаа шилжиж л та. Энэ бас их сонирхолтой санагцсан. Яг нөгөө нэг шүүмжийг яаж өгдөг вэ? Тэгээ шүүмж юм магтаалыг яаж өгдөг вэ гэдэг. Тэгээ надад хамгийн түрүүнд тэр нөгөө нэг Франц нэг охины жишээ бодогдсон л та. Тэгээ Америк тийм. Францад ажиллаж агаад тэгэнгүүтээ компани нь Америк руу трансфер хийсэн мэлээ. Эсвэл өөрөө Америк руу хийсэн мэлээ. Тэрний хасах байна. Тэгээд тэгжээснаа Франц болохоор ямар хилэмжтэй гэдэг вэ гэхээр магтах юм бол ингээд ямар мундаг юм бэ гэж хэлдэг. Ингээд за давгүй хийчих гэх юм бол тэр нь ингээд за амар мундаг байсан. Тэнгүүд нь ингээд чи гэл нэг тийм яах вэ л хийж гэх юм бол тэр нь сайн хийжээ гэсэн үг гэд. Ерөөсө хизээч ингээд чи бүр үнэхээр мундаг хийж чамаас болж манай баг үнэхээр сайн үзүүлэлтэй гэсэн магтаалыг бол ингээд Франц хүмүүс хизээч өгдөг. Гэтэ Америк эсрэгээр магтаалах юм бол тэрийг бүр амар ингээд чи та үнэхээр мундаг байна баярлаа гэд хэлдэг. Тэнгүүд нь шүүмж хэлэхэр юм бол шүүмж хэлэхэрээ хизээч ингээд чиний тэр юм чинь буруу байна. Тэгээ тэрнээс чинь болоо тийм боллоо гэж хэлэхгүй. Эхлээд ингээд эхлэхдээ те. За ингээд талаас нь эхлээд бүрийн хэлөө. Чиний ер нь Эмили, чиний ер нь юу чин үзүүлэлтүүд их сайн байгаа. Тэгэл тэгж байгаа. Тэнгүүд нь голд нь тэгчүүл зүгээрээ гэдг нь хамгийн гол санаа тий. Тэнгүүд нь тэрнийх нь араас нь гэхдээ л ер нь бол чи их мундаг байгаа гэдэг. Нэг энийг бол нөгөө сайн ажиллах
арга барилыг нэрлэдэг юм билээ. Сайныг төрүүлж хилээд голд нь мууг нь тавьчуулаад тэгээд сайн ойрон дуусгах гэх. Тэнгүүд нь Америкчууд болохоор өөрсдөө энийг ингээд амар тийм хүн болгонд зөв ажилдаг. Ер нь хамгийн тийм efficient method гэж ер нь бол бодож үздэг юм байна л да. Гэхдээ ингээд Францчууд болохоор ингээд ер нь амар шулан. Тэгэнгүүтээ нөгөө Франц охины ер нь бол ингээд performance нь тэр Америк компанид ер нь бол их амар таалагдахгүй байсан. Тэгээд яг нөгөө тэр арга барилаараа нөгөө охиндоо шүүмжээ хилээд тэгээ ер нь Америкчууд нь хоорондоо бие биендээ тэр Франц охин ер нь бол жоохон муу таарах хонстай муу адилж байгаа гэл. Тэсэн чинь нөгөө Франц охиныхаа сэтгэлгээ сонсон чинь оо надад амар гоё байгаа. Манай багийнх надад амар дуртай. Тэгэл ер нь бол би амар сайн ажиллаж байгаа хаа гэж бол ер нь л өөрийгөө бодож байна гэж ингээд амар тийм бодлыг үл ойлголцол амар үүсэт байсан. Тэгээд ер нь бол иймэрхүү юм 21-р зуунд нэлээд ер нь нийтлэг болсон юм магадгүй гэж утсан. Монголд яг нэг амар нийтлэг биш ч гэсэн ингээд монгол хүмүүс та нартай ирээдүйд ингээд янз бүрийн газар руу тэг одоо монголчууд солонгос зөнд ирдэ штэ. Тэгээд эсвэл Европ ч гэсэн орой зөндөө явж байгаа. Тийм болохоор иймэрхүү юмнуудыг нэлээд хагалзан бодож ижиж өөртөө тий за би ер нь ямар газар байх юм бол яг ингээд надад илүү тохирох юм болоо гэдгийг бас тий бодоод үзвэл. Тажи юу гэж. Тийм тэгээд магтаал юм уу шүүмжлэх хөөхтэй ингээд ямар үг ашиглах нь чухал байдаг. Upgraders буюу одоо одоо хүч нэмүүлэх өгнүүд одоо ингээд би чамайг магтж байгаа л чи бүр үнэхээр гоё л эсвэл ингээд шүүмжилж байгаа л юм бүр бүр амар муу юм чи яг нэг юм ямар нэг юм ингээд хязгаарлуу ингээд шахаж ирдэг. Downgraders буюу ингээд нэг юм яг гэдэг юм. Чи нэг жоохон ингээд зүгээр эсвэл нэг юм нэг тиймэрхүү kind of иймэрхүү байлаа. Тиймэрхүү ямар үг ашиглах нь бас чухал байдаг. Тэгээ Америкчууд бол ингээд юм бөөрийн хэлж сайн үжилж ярьдаг. Хятад Япон хүмүүс болохоор хизээж хүнийг олон хүмүүсийн хажууд шүүмжлэхгүй. Тийм нэг хүн тэгээ бүр ингээ ажлаас өөрөө гарсан гэдэг нэг хэлсэн тийм. Яг ингээд хамт олонныхын урд нэг амар хатуу үгээрч биш ч гэсэн гэхдээ ер нь хамт олонных нь багийнхан урд нь нөгөөнийх нь талаарх сөрөг шүүмжийн өгсөн чинь нөгөө нь шууд ингээд тэр өдрөө жилөө ажлаасаа гарах үүрэгтлөө өгсөн гэдэг Японд гарч ирсэн тийм. Үнэхээр хүлээж авт юм байна. Тийм. Тэгээд одоо Нидерланд ч юм уу Оросд болохоор айгүй шулуун шударгаар нөхчдөг. Тийм би ер нь тийм юм дуртай санагдсан. Шүү зүгээр л фидбэкийг шууд аваад хүмүүс хажууд ясан чамайг гутаа зав гэж би хичээх хэрэгтэй байв. Надад бол жоохон ингээд би багийнхаа хажууд ингээд ихтлгүүнэж үнэхээр муу зөвлөр үзүүлэх гэх юм бол би бол жоохон за чинь ажил юм байна. Би жоохон бодох байхаа. Монгол ер нь юу талтай юм шиг. Намайг яг ганцаарнгүй нээж байхад л сайхан ингээд шин тэр юм болохгүй байна. Чи тэрийгээ засахгүй бол ер нь л хэцүү байх гэдэг шүү гэж хэлэх юм бол би ингээд за ойлголоо гэж яг бодох юм биш. Гэтэ яа зүгээр. 101 meeting. 101 meeting дээр л тийм тэгж бодож байна. Гэтэ ер нь л миний бодлоор энэ номны бас ер нь амар ерөнхий санаа яг ингээд бүлэг болгон төгсгöd надад нэг л мессежээр дуусаад ирсэн санагдсан байхгүй. Тэр нь ямар вэ гэхээр чи яг амьдарч байгаа газрынхаа ер нь бол ингээд соёлыг илүү тохируулж ярьцах хэрэгтэй гэх. Өөрийнхөө ингээд за би ийм газрын хүн юм чинь би өөрийнхөө яваад байна гэж болохгүй. Өөрийнхөө арга барилыг ингээд 180 градус өөрчил гэж байгаа юм бол биш ч гэсэн тэг яг ингээд энэ газрын хүмүүс миний ярьж байгааг ингэж ойлгох юм байна гэдэг дээр илүү те empathy. Жохон нөгөөнийхөө өнцгөөс тийм бодлонд нь хийж үзээд байна. Тийм. Тэгэл ер нь хамгийн чухал юм шиг. Дарга мархыгаа ч гэсэн те шууд ингээд энэ хүн намайг үзээд энэ хүн ямар муу юм бэ гэж бодохосоо илүү за энэ хүн одоо иймэрхүү амьдралаар одоо ийм улсад өссөн ийм заншилт яатсан байгаа юм чинь миний энд ингэж хандах нь аргагүй юм байна ч юм уу те. Яг би ингээ энэ хорвогийн хамгийн муу болохоор ийм юм сонсоод байж байгаа юм байна гэж бодохгүй те. Тэгээ өдөр тутмын амьдралдаас найзуудтайгаа харилцаж байгаа яг энэ тийшээ гарч ирсэн манай нэг Японд зэдэг байхгүй юу. Тэгээд нэг юм амар жижиг асуудлаас ингээл том ингээд асуудал биш юмнаас ингээд юм том юм үүсгээл ингээд драматал байсан. Тэгээ би ингээд уцаар ярьж байгаа л үчи яах гэдэг ингээд юм том юм гаргаад байгаа юм би зүгээр ингээд мартаач та чи ингээд асуудал удаад байг гэсэн чинь би чамд ингээд асуудал удаад байгаа л уучлаарай ингээд наад үг чи надад амар томор туслаа гэж авсан зөө. Тэгээ би чи ингээд өөртөө ингээд асуудлуудаад. Тэгээ намайг ер нь амар юм direct feedback өгсөн тэгсэн чинь ингээд үнцгээр тусаж авсан юм байлээ. Хөрхий.
Гэтэ тийш үү Япон хүмүүс бол нэлээд нэг тийм бүрий хідүү бас үгүй нэлээд нэг манай нөгөө бис нөгөө Япон хоолны газар ажиллаж байхад нөгөө нэг миний ингээд хийжсэн үйлдэл нөгөө нь таалагдахгүй бол ингээд надад шууд хэлчихвэл зүгээр шүү дээ. Би одоо жишээ нөгөө нэг өөр ажиллаж байсан охинтойгоо ер нь л ингээд загуу үед ингээд жоох ингээд юм ярьж мараад байсан. Тэнгүүд нь тэр нь ингээд манай нөгөө тэр Япон охинд ер нь бол нэлээд тухгүй санагдаад байсан юм байл та. Гэтэ юу ч хэлээг болохоор ингээд би мэдээ яа зөө. Харин read the air хийж чадаагүй юм шүү. Тэгэл яг ингээд юу ч болоогүй санагдсан чи яг ингээд төсөөлтөн чив чимээгүй байж байгаа л ингээд чив чимээгүй зөө. Бүр тэр өдөр ингээд дуусчихсан шүү дээ. Тэгснээ ингээд ингээд нэг иймэрхүү юм байгаад наа. Тэнгүүд нь ингээд тэгээд яг ингээд дотроо ингээд амар ингээд ууралсан юм шиг санагдсан гэсэн тэргээ ерөөс нэг шууд ингээд гаддгүй. Тэгэл би өөр ямар бачимжаар амьдралаар тийм юм жоохон боддог. Би бас ойлгодгүй маань бончтой. Харин тийм. Шууд ингээд орлож байгаа царай гараад тухаа гэж. Харин тийм. Тэгвэл тэгэл чи тухаалаа. Харин. Гэтэ яг би бид хоёр Японд очих юм бол Японы соёл уусан л та. Гэтэ энд байгаа Япон хүмүүс бол энэ ишээгээ босч явах ууслаа. За дараагийн 3 дахь эцхэн мөн биш үү? Тэгээд жаалаар юм хоёр арга байгаа. Ер нь ямар сэдвүүдээр юм хоёр юм хязгаар байгаа. Энд болохоор concept first буюу эхлээд зарчмыг ойлгох хэрэгтэй. Эхлээд одоо теорийн зарчмыг нь ойлгоод ойлгочоод дараа нь тэрийг амьдрал дээр хэрэгжүүлдэг. Одоо тэр хүмүүс яагаад гэдэг нь яаж гэхээс илүү чухал. Тийм. Тэнгүүд нөгөө үнцг нь болохоор applications first буюу яг ингээд яаж хэрэгжиж ийн вэ гэдэг рүүгээ илүү хурдан орохыг хүсдэг. Тэнгүүд нь илүү тэргээрээ ойлгодог. Тэгээд энэ 10 жилд ч бас ингээд надад амар гарч ирсэн юм санагдахгүй юу? Одоо манай Орос багш, Монгол багш хоёр байсан заяа. Тэнгүүд нь Орос багш маань энэ Орос хаарц байсан юм. Тийм. Ер нь л concept тийм. Тэнгүүд нь ингээд Орос багш маань ер нь л ингээд хамгийн их тайлбарлахдаа бараг эрт дээр үеэс. Ингээд яг ямар сэдв ярих гэдэг нь ингээд ойлгомжгүй заяа. Бүр ингээд тэгэж ингэсэн гэж бол тэгэл үр дүнд нь ингээд за ингээд ийм юм үүслэе гэд бүр ингээд хичээлж ингээд 1-2 хичээл үзсний дараа ингээд томьёо гарч ирж байгаа байхгүй. Тэгэл тэр томьёог ингээд тэрнээс нь хойш ингээд бодлогонуудаа арч явна. Гэтэ хизээч ингээд анхны хичээл дээр за энэ бол сэдв ийм томьёо ашиглана. Тэгэл баах ингээд жишээ бодчихно биш. Тэнгүүд нь ингээд анх ингээд Монгол ингээд математик багш орж байхад багш ингээд бид нарт ингээд шууд энэ юу нэ? Энэ томьёо нэ? Энэ томьёо ашиглаад одоо энэ 20 бодлогыг бод. Тэгэл тэгдэг усахгүй. Тэгэл надад яг хөө тэр амар амар санагцаа. Яг ингээд нэг тийм томьёоны түүхийг нь үзэх шаардлагагүй зүгээр л ингээд бэлэн юм ингээд гаран дээр авцсан чи ингээд ямар гоё юм бэ. Тэгээд амьдрал дээр яаж хэрэгжиж байгаа нь надад бас яг тийм шууд бодлогоноос эхлээл энэ асуудлыг шийдэхин тулд юм томьёо ашиглах юм бэ. Тэрээс тэр томьёо яаж ургаж гарч ирж байгааг би яг үндэ. Түүх бүх судлаагаа байхгүй. Би тэгэл энэ одоо математик хичээлүүд хөө хийж байлаа. Тэр жоохон бодож. Гэтэ ер нь бол яг бас чухал та. Тийм хамгийн одоо application first буюу яаж гэдэгт анхаарал хандуулдаг улс нь болохоор Америк, Канада, Австрали одоо Anglo-Saxon гэж байгаа юм бүлгийг англиар ярьдаг хүмүүс. Тийм. Тэгээд нөгөө хязгаар нь болохоор Итали, Франц, Испани, Орос гэд юм Европын, Латин Европын, Герман хүмүүс. Тэр өгдөг нь болохоор leading буюу манлайлал. Ер нь бол boss тэгээ ямар харилцаатай байх юм. Одоо хоёр бас тал байгаа штэ egalitarian гэж байна штэ. Тийм. Нөгөөт нь болохоор hierarchical. Тэр нь монголоор болохоор за баруун талынх нь болохоор юм давхархтай. Тийм. Ер нь бол босоо тэрний дээр тийм босоо хтэй гэсэн. Би өөрөө англи үг хэлж байна. Тийм. За тэгэнгүүтээ босоо талд нь ямар улсууд байдаг вэ? За Япон, Солонгос, Нигерия ингэдэг юм. Тийм. Тэнгүүд нэвтэй талд нь Дан, Нидерланд, Швед, Израиль. Тийм. За тэгээ ер нь ингээд анзаарч явах юм бол ер нь бол ингээд бид хэдийн ярьж байгаа сэдв болгон дээр нэг тийм нэг хэдэн улсууд нөгөө талд нэг хэдэн улсууд ингээд байгаад байгаа шүү дээ. За тэгээд ер нь бол нэг хальт богинохон тайлбар хийх юм бол ингээд босоо гэдэг нь болохоор яг л яг босоо гэж байгаа шиг. Энэ дээр нь ингээд топ хүн нэ. Тэнгүүд нь доор доороос нь ингээд яваа явчихна. Яг үний эрэхтэй бол ингээд цаасан дээр бичигдэх юм бол ингээд
компани болгон юм уу organization болгон ингээд босоо байдаг. Гэтэ яг компани доторх ингээд харилцаа нь болохоор ингээд амар өөр байдаг. Чинь одоо шинэ даан компанид ч гэсэн ингээд мэдээж босс нь байгаа. Гэтэ доор нь ажилладаг хүмүүс нь байгаа. Гэтэ ингээд ямар нэгэн ингээд хүндэнгийн хүн дааны ингээд офис очих юм бол хинэн менежер гэдэг хийх мэдхийн аргагүй байдаг. Тэнгүүд нь офисууд нь өөрсдөө яаж баригдсан байдаг вэ гэхээр ерөөсөө нэг тийм менежер хүн ч юм уусгүй арай дээр тушаалтай хүн тийм онцгой өрөөнд сууж гисэн байдгүй. Тэгвэл хүмүүстэйгээ хамт үйж идэг. Тэгэнгүүтээ хүн болгоны үзэл бодлыг ингээд шийдвэр гаргахтаа ингээд оролцуулдаг. Тэгээд иймэрхүү улсууд болохоор доотлын тушаалын хүн одоо intern ч юм уу те даатлагч чинь шууд компанийнхаа хамгийн том тушаалтай хүнтэйгээ ингээд сайн уу яасан би энэ талаар чи ер нь бол ингэж бодож байна. Гэсэн ингээд мэйл явуулсан ч гэсэн өөрийнх нь яг дээд менежер нь ерөөсөө чи яагаад ингээд миний менежер тийм явуулаад байгаа юм гэсэн юмрсаа байхгүй. Тэгээ хүн болгоны үзэл бодлыг ингээд ер нь бол нээлттэй open discussion-аар хүлээж авдаг. Тийм. Тэгээ бас боссууд нь ингээд айгүй юм чи тэгээд ингээд ажил руугаа дуудаах ирж мэдээ ажиллагаа хамт авч мардаг амар юм тийм чөлөөтэй байдаг. Тийм нөгөө талд нь болохоор одоо би менежер лүүгээл мэйл явуулж бол менежерийнхаа менежер лүү гинт ингээд юм ярьж мараад нэг сонирхсны бичсэн мэйл манай менежер над руу уурлах байхгүй юу? Бond бол чи хийвээ. Тийм тэнгуүтээ бас нөгөө нэг жишээ бодогдож байна. Нөгөө нэг Америк нэг хүн энэтхэг нөгөө энэ нэлээд олон компаниуд нөгөө энэтхэгт нөгөө хүний хөдөлмөр нь хямдхан байдаг болохоор амар олон ингээд subcontracting буюу нэлээд олон subcontracting биш юм билүү? Subcontracting юм уу? Ингээд нөгөө хямдхан хөдөлмөрийг ашиглаад ингээд ер нь бол амар энэтхэг хүмүүс амар ажилладаг шүү дээ компаниудад. Тэгэнгүүтээ нэг жишээн дээрээ нэг энэтхэг ажилчнаас нь шууд ингээд нэг Америкийн нэг тийм том менежер хүн нь ингээд эн чинь ямар учиртай юм бэ гэдээ асуусан чинь нөгөө нэг яг тэр хүнийхэн дээдлийн одоо энэтхэг менежер нь амар гомдоод ингээд бит хоёрыг итгэлцэл байх гэсэн. Яагаад ингээд та ингээд над руу төрүүлж өчөхгүй ингээд миний ажилтан руу төрүүлж өчөж байгаа юм бэ? Ингээд what's happening гэж амар ингээд боддог гэхээр бас нэг юм үсэг гэж болох юм шүү дээ гэж би бас. За. Яа, тэнгүүдээ юу ярих Тийм. Монгол ер нь дуун тавиар нөх. Монгол дуун тавиар л авах. Гэтэ баг юунаас шалтгаалах вэ? Боосоос шалтгаалах байхаа. Тийм жижигхэн компанид нэг юм CEO тэгээ нөгөөдг нь ингээд бүх ажилтан руугаа ингээд ойрхон ярьчих мэрдэг дээ. Эсвэл юм том корпорат компани үйл яг арай hierarchical. Тийм хамбалаа. Тэнгүүтээ миний бодлоор бас хэл амар нөлөөлт юм санагдаад байгаа байхгүй. Энд чинь одоо би ингээд менежерийнхаа ч юм уу те менежерийн дээдлийн хүнийгээ бүгдийг нэг нэрээр нь дуудаж байгаа шүү дээ. Том ч үгүй юм уу те Элса ч үгүй юм. First name-ээр нь. Hi Tom гэх нэг юм комментар лавж байгаа шүү дээ. Тэгээ Монголд бол ингээд сайн тийм илчээ тэгэл дараа бол даргаа маргаа гэх хүмүүс дуудаад байдаг шүү дээ. Тэр хүслэн дарга дээр очиод яа юм аа гэж тийм шүү дээ. Англи ярианд бол тэгэхгүй тийм. Ерөөсөө тийм I'll call manager Tom. Тийм байхгүй. Тийм болохоор ингээд бас ингээд тэр улсын хэл нь амар нөлөөлт юм шиг. Тэгээд бас Солонгос, Япон ч амар бол яг хэлээд шүү дээ. Дээдлийнхаа хүнийг ингээд юм шал өөр үг ашиглаж. Тийм замаар дуусдаг. Тэр нь тэрнийхээ нар заавал сан гэх. Тэр нь ч бас яг энэ компаниудад яаж явагддаг интерт бас нэлээд том нөлөөлдөг хаа. За дараагийн бүлгэн. Шийдвэр гаргах. За энэ яаж хуваагддаг вэ? За энэ болохоор нэг бол нэг хүн шийдвэрийг зөв шууд гаргана. Тэгээд нэг шийдвэр гаргасны дараа тэрийг дараа нь өөрчилж болно. Тийм. Энэ ном нэг тийм инээдтэй байдлаар энийг илэрхийлсэн шүү дээ. Том issue, жижигхэн issue. Тийм. Одоо decision with big D or жижигхэн D. Тийм би энэ монголоор л орчуулж байна. Тийм жижиг шийдэл жижиг ishтэй жижиг том ishтэй. Тийм ishтэй. Тийм. Тэгээ нөгөө тал нь болохоор шийдвэр гаргахтаа ингээ бүх тэр организацийн хүмүүсийг цуглуулад баахан митинг хийгээд тэгжээж нэг том шийдвэр гаргаад тэгээ тэрнтэйгээ хамт байсаар агаад дуусна. Тийм. Тэнгүүд надад тэгтээ яг Японы яг энэ дээр бол жоохон арга барил нь нэлээд таалагдсан. Raid гэлээ. Тийм. Японы арга барил нь яадаг вэ гэхээр шийдвэр нь ингээд middle management буюу ер нь л яг голоосоо эхэлдэг.
Тэгээ голын ингээд нэг тийм доод түвшний менежерүүд нь бие биентэйгээ ярилцаад ер нь бол нэг иймэрхүү юм байна. Тэгээ хэдүүлээ энэ санааг дээшээгээ явуулах уу гэж ингээд тэр хөөрхөн жижиг хүмүүс нь шийдээд. Тэгээ дээш нь очингууд нь дээдлийн хүмүүс нь ингээд хальт ингээд харчаад тэгээд жоохон ячаад тэгээд дээшээ явуулна. Тэгээд ер нь бол ингээд хизээч гэхдээ ингээд Японд болохоор ингээд уг нь бол ингээд шийдвэр нь ингээд том иштэй мөртлөө ингээд нэг хүн шийдэхгүй яг ингээд хүн болгон оролцоод байгаа мөртлөө яг шийдвэр нь яг ингээд яг хүн болгоноо хүлээн зөвшөөрөгдсөн байсан надад амар таалагдсан. Тэгэнгүүт нь ингээд бүлгэрээ ингээд дээшээ явж ийсэн. Тэгээ оргил дээрээ хүрчээд тэгэнгүүтээ шийдвэртээ хүрсний дараа иймэрхүү зарчмаар явсан юмнууд нь нэг байдаг. Шийдвэр нь implementation буюу хэрэгжиж эхлэх нь амар тийм тэгээс амар хурдан байдаг. Яг ингээд ямар нэгэн тийм project байх юм бол ихэнх цаг нь болохоор нөгөө шийдвэртээ хүрэх дээр зарцуулаад тэгэнгүүт нь яаж тэр юу implemented болж байгаа гэдэгт нь амар бага цаг зарцуулж гэсэн тийм. Тэнгүүд нь эсрэгээр нь Америкүүд яадаг бай. Тийм эсрэг одоо Америк, Франц ингэдэг улсын хүмүүс болохоор яг тэр нэг босс нь шууд шийдвэр гаргацдаг. Тэгээд тэр нэг олон хүмүүстэй хамт зөвшөлдөөгүй болохоор дараа нь ингээд энэ ч болохгүй мэй жоох юм болгоч гэдэг. Нэлээд олон араас нь өөрчлөлт хийх ёстой байдаг. Тэгмүүд нь тэр нь ч угаасаа ер нь бол зүгээр гэж юу бол авдаж үздэг. Тиймэрхүү. Хятадын талаар бас нэг жишээ байсан шүү дээ. Ингээд хятадын нэг юм конференс руу очингууд ингээд байж байгаа л гинт нэг спикер нөөцлөгдөөл нэг сэдв өөрчлөгдөөл юм хойшлогдоод урагшлагдаад тэр хамгийн сүүлд нь үжигсэн болгон болоод хүн болгон ингэж жаргалтайгаар дуусдаг. Тэгээ тэр болгон юм chaos дотроо ингээд хүн болгон ингээд бассан байдаг. Тэнгүүд нь яг ингээд шинээр орж ирж байгаа хүнд нь ингээд ямар ойлгомжгүй юм бэ гэсэн чинь яг ингээд дотор нь байгаа хүмүүс нь болохоор бүгдээр нь ер нь амар тийм санагдал. Зя. Надад ер нь л ихтэй хүмүүс амар ойлгомжгүй санагддаг шүү. Танаа их сургууль ер нь ихтэй төгтөөд тэр ихтэй хүмүүс англи ярьж чаддаггүй шүү. Харин тийм надад найз байхгүй. Үгүй ингээд амар яг зөвхөн хувийн нэг жишээгээ яриа гэж бодоход шүү дээ. Би ингээд нөгөө нэг анх оюутан болоод тэгээд миний анхны ингээд group project маань ингээд randomized гэхгүй. Тэгээд ингээд хүссэн үнийгээ сонгож болохгүй ингээд багш чинь ингээд шийдчихэв. Тэгэнгүүтээ би яг 2-3 хятад хүнтэй таарсан. Би ганцаархнаа ингээд 3 хятад хүнтэй таарсан дээ. Тэгээд хоёр нь бол ер нь намайг амар андаг байсан. Сүүлийн 7 хоногт л гарч ирсэн. Тэгэнгүүтээ би ингээд амар group chat нэгээл хэдүүлээ тэгэл та гэж тэгж мэгэл. Гэхдээ ерөөсөө ингээд яриа явдггүй. Тэгэнгүүтээ хамгийн гол нь ер нь хүмүүс group project-н дээр ер нь амар ирсэн бол нэг сайн байдгүй шүү дээ. Гэхдээ ингээд хятад хүмүүс бүрийг онцгой байсан байхгүй юу? Бүрийг онцгой. Тэгэнгүүтээ яг ингээд одоо жишээ нь монгол хүмүүсийг би яаж дүрслэх вэ гэхээр ер нь бол юмыг ер нь нэлээд хойшоо тавьдаг тийм. Тэгээ хойшоо тавьдаг мөртлөө яг ингээд хийх тулгаараа ер нь бол дайггүй чанартай юм хийж чаддаг гэж би бол өөртөө боддог байхгүй юу? Тэгээ хүн болгон биш ахaltaа. Хариуцлага ухамсарч ер нь бол ухамсарчдаг. Тэгээ хийждэг. Гэхдээ хятад хүмүүс яг ингээд хариуцлага ухамсарлаад хийсэн байсан ч гэсэн мэдгүй зурилсгүй бол яг энд Европт байдаг хятад хүмүүсийн асуудал юм боддог. Гэхдээ нэг тийм жоохон ингээд амар ухамсарлаад амар хичээсэн ч гэсэн нэг тийм өөр байгаад тийм. Гэхдээ хоорондоо амар юм гэлхэмсэг. Тий. Зүгээр бүх хятад хүмүүс хамт суулчаад ингээл хуулаад нэг ухаантай хүн бүгдийг ингээд аваад гараад тэр санагддаг шүү. Бүр зүгээр нэг өөр яг тийм society юм бэ тийм сайн. Бүр ингээд бид нартэй хамт оршин тогтнодог, бүр яг тусдан оршин тогтнодог хүмүүс. Хятад хүмүүс бас ингээд зүгээр ингээд хүмүүсийн ингээд газар мазар нэг хэмэр бидгүй шүү дээ. Одоо чинь coffee shop одоо би ер нь Аз хүмүүс гэх юм бол Япон, Солонгос хүмүүсийг төлхөөд харьцаа эсвэл Монгол, Киргиз гэдэг. Хятад хүмүүс болохоор өөрсдийн гэсэн онцгой bubble tea-ний газар ч юм уу. Өөрсдийн гэсэн тусгай газар шүү дээ. Ер нь тийм bubble tea ажилладаг нэг хятад хүн босстай газар өөр нэг хятад хүн орж ирэх юм бол ингээд дискаунт өгч байдаг. Тийм. Яг л өөрийн гэсэн нэг тийм нэлийн зузаан хүрээлэлтэй. Тэгээ тэрнээсээ ер нь бол нэг амар гарахыг хүсдэг юм шиг. Тэгээ өөрсдөө л үздэг. Монгол хүмүүс болохоор миний бодлоор хамаагүй илүү нийлэлтэй. Тийм ер нь хятад хүмүүс бол бүр нэлийн нэг тийм яагаад ч сэдвэр орчих. Тийм. Ер нь жоохон юм санагдсан. За дараагийн сэдвэр орцгаая. Энэ миний дуртай 8 юмнаас дуртайнуудын нэг юм. За ашигладаг. Итгэл найдварын тухай. Найдвар гэж. Хүнд итгэх тухай.
нөгөө хоёр хязгаар нь болохоор task based буюу Даалгавар өөрө даалгавар дээр үүсэлсэн ихтгэлцэл. Тэгээ ажил дээр ингээд миний хувийн амьдрал, тэгээ ажлын амьдрал гэдгийг тусна авч үздэг. Энэ хүмүүс нь болохоор Америк, Нидерланд, Австрали маягийн хүмүүс. Нөгөө талд нь болохоор харилцаан дээр суурилсан. Одоо би ажил дээр байхад ажлынхаа хүнтэйгээ хамт хоол идэх ч юм уу. Тиймэрхүү зүйлс нь айгүйх нөлөөлдөг тийм улсууд байгаа. Тэр нь одоо Сауди Араб, Таиланд, Бразил, Хятад гэх хүмүүс. Тэгээ би бол өөрийгөө relationship based гэж бодож байгаа. Тэгээ ажлынхаа хүнтэй найзууд болмоор л шүү дээ. Ер нь найзууд аа. Тий. Зааш. Хэлж шүү дээ. Тийм. Тэгээд Америкчуудын талаар айгүй үнэн юмнуудыг хэлсэн байсан. Ер нь бол ингээд айгүй юм small talk хийдэг гэж байгаа TikTok яваад идэв шүү дээ. Ингээд зүгээр кофе шоп руу ороод ингээд лөө таны өдөр яаж өнгөрч чинь? Чаханаас ирсэн бэ? Яасан юм? Тэгээ зүгээр л дээ би хоол идэл гармаар юм гэсэн бол би бодлоо. Тэр юм танихгүй хүнтэй ярьж ингэж энерги алдаж юм интроверт хүний хувьд бол. Тэгээд ингээд Америкчуудын найзархаг байдлыг жинхэнэ найзууд болоод байгаа байна гэж нөгөө бусад улсын хүмүүс нь буруугаар ойлгогддог. Тэгээд тэрийг ер нь нэг юм тоорны хэлбэр хийж байгаа. Гаднаас айгүй зөөлөн memory easy going явж байгаад тэгээд таацаа найзууд ч юм уу гингүүд нөгөө нэг ясанд нь тулаад тэгээд энэ чинь хүнднүүж айгүй юм хуурамч байсан юм гэсэн мэдрэмж өгдөг. Нөгөө бусад хүмүүс буюу арай барууны орны хүмүүс, Бразил, Мексик хүмүүс болохоор coconut шиг гаднаас айгүй хатуу тийм чамд юм найзархаг анханасаа хандахгүй. Гэхдээ ингээ яваандаа ингээ зөөлрөөд ингээ гол руугаа ингээ зөөлгөн шүүслэг болж ирдэг. Тэгээ би тийм coconut хүмүүсээр дуртай. Тэгээд ер нь бол юм дээр зөндөө гардаг штэ ингээл охтууд ингээл oh my god bestie гэж oh my god гэж нэг амар ингээл чи миний баг хамгийн дотны найз тэгэл хэрнэн хууртаал оо за ингээл амар дотроо ингээл төслөө бит хоёр амар ингээл дотроо дээр очиж пич дээр явж ирсэн чинь ингээл зүгээр л тэр хүний байгаа байдал нь тийм болохыг олж мэдээ. Надад бас жоохон тийм өвтөх хөрч юм шиг. Бас тийм болохоор надад хитрхээ нэг тийм гэж байгаа хүмүүс бас амар жоохон хорон санагдаад байдаг. Би өөрөө бас ер нь жоохон төрлийн хүн байхгүй юу. Гэхдээ яг хоо ингээ надад би бас ингээ жоохон ингээ хэрвээ хүн хитрхээ тийм байгаад байх юм бол яг жоохон эргэлзээ төрүүлдэг ер нь бол. Тэгээ нэг юм танилцсан өдрөө шууд чамаг ингээл миний найз мэд би дуудаа явчихсан. Хойлоо хийсэн найз болчихлоо. Ингээ жоохон нэгж бодгоо шүү дээ шиг. Харин тийм. Тэгээд жинхнээсээ найзууд юм уу гэхээр бодлоо тий. Гэхдээ бас энэ Америк хүмүүсийнх нь яг юм цаанаасах тийм natural шүү. Харин тийм л. Тийм ээ. Тэгээд энэ ажлын талаар бол юу энэ маань хэвээ өөрчлөлт амьдэрч. Хэвээ өөрчлөлт шүү дээ. Юуч. Анти ямар нэгэн ажил дээр юм гэрээ мэрэн дээр зөвшөлтсөг ч юм өөр улсын хүнтэй хамт ингээд ажилламаар байгаа бол тэр хүнийхээ relationship based юм уу task based юм уу гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Би Америк чигтүүд байлаа. Тэгэд ингээд би ингээд нөгөө миний ажил амьдрал тусдаа гэж үзэл ингээд зөвхөн ингээд ажиллаа яриад чинь ингээд офс тэр чинь очиод тэгээд ерөөсөө зөвшөөрөхгүй. Тэгээд зэрэгээрээ ингээд чамааг ингээд би гэртээ ураад оройны хоолнд ураад гэр бүлийнхаа тухай яриад хүмүүс ингээд танилцуулаад ингэм бол чи чамд ингээд илүү итгэл найдвар төрөөд тэгээд ажил нь ингээд цаашдаа бүтнэ. Тийм. Тэнгүүтээ бас нэг сонирхолтой юм нөгөө нэг Америкт бол баг хэрвээ ажилласаа ингээд халагдсан ч юм уу гарсан бол тэр хүнийг ингээд ер нь бол найзаа гэж ер нь бол авч үзэх болчин заяа. Ер нь бол тэр хүн энэ хорвоо байхгүй. Eliminate. Ер нь л зүгээр үхсэн гэсэн үг гэсэн. Тэнгүүд нь тэрийг бас ингээд сонсоод амар гайхаж ирсэн ингээд бас гарч ирсэн те. Яг ингээд юу гэсэн юм бэ? Энэ хүн ажилласаа байсан байлаа ингээд тэр хүн өөрчлөгдөв шүү. Яагаад ингээд зөвхөн хорвоогоос байхгүй болсон юм шиг хандаад байгаа ингээд. Тэгэл надад бас ямар сони юм бэ гэж саль бодсон. Тэр чинь ер нь бол сургуулаа шилжчихэл найзтайгаа найзууд байха болчихсон гэсэн үг. Тийм. Америк шүү тийм. Тэгэл юм байл. Тэгэл жоохон сонирхолтой санагдсан. За, $1 руу орох уу? За, хүлийн зөвшөөрөхгүй. Disagree.
Үл ойлголцлоо ер нь бол яаж шийддэг вэ хүмүүс гэж ер нь бол заагаад байсан. Эхний жишээ нь шууд ингээ Францаар эхэлсэн. Нэг орой олны сурсан нэг хоёр хүн ингээл амар ингээл муудалцаал ингээл нэг жижигхэн юуны тухай ярьж байлаа дээ. Ингээл ингээл бага ингээд мэтгэлцэл боо юм болол нөгөө нэг манай зохиолчоос чи юу гэж бодож байна гэсэн чинь нөгөө ямар ч асуудал үүсэхгүй нь надад ямар ч юм бодол алгаа. Тэгэл за гэл тэгэл нөгөө муудалчсан хоёр хүн зүг зүгээр олгол хөтөлцөөл ингээд яваад өгсөн. Гэсэн чинь манай зохиолч гайхал хүүе энэ чинь ингээд Америкт ийм юм болох юм бол заавал эцэст нь нэг нь хаалгаас авч гараад ингээд юм муухай байдлаар төгсдөг. Тэгээд иймэрхүү confrontational буюу шууд өөрийгөө ингээд илэрхийлээд явцдаг улсуудад болохоор нэг тийм том юмар хүлээж авдаг. Харин тийм. Би энэ дээрээс нэг жоохон хувийн бас нэг жишээ амар батсан та. Би нөгөө нэг Итали явхад ингээд яг ер нь бол илүү тэр confrontational талын хүмүүс ер нь бол байсан байхгүй юу? Одоо жишээ нь Герман, Испани, Итали, Нидерланд энэ хүмүүс ер нь бол байсан. Тэгээд ер нь бол ингээд Испани, Итали хоёр нь нэлээд хамтдаа заяа. Ер нь бол нэлээд нэг тийм цаг магаа гэсэн нэг амар байрдаггүй. Тэгэл ер нь бол амар тийм free spirited. Тэгэл дуулаад бүжиглээл баясаал энийгэл хөөрөл яждаг. Тэгэнгүүт нь ингээд цагийн хуваар байсан ч гэсэн яг тэр цагийн хуваараар явахгүй байсан ч гэсэн энэ хүмүүсний амар стресстэй үзье. Тэгэнгүүт нь Герман, Нидерланд хүмүүс нь болохоор яг цагийн хуваараар явахгүй бол тэрэнд нь амар стресстэй чи юу гэсэн үг юм бэ ингээд амар хариуцлагагүй ингээд яалаа тэр хоол чи тэдээсээсэн гэсэн чинь босонгүй энэ activity чи одоо тэдэн цагаас дууссан байх чи дуусаагүй байх. Тэгэл амар гэх тийш үү. Тэгэл би болохоор яг нэг жоохон дотоосаа. Наа тэгэл би ингээд яг нөгөө нэг Испани, Итали хүмүүстэй байх юм бол өөсөө сайхан байна гэх тэгмэд нөгөө нэг Нидерланд, Герман хүмүүстэй байх юм бол вайнтиста ерөөсөө цагаар нь явахгүй маа гэл яг ерөөсөө би амар тийм confrontational person. Яг ингээд асуудлыг хизээч нэг тийм амар ингээд хүшээ энийг зохицуулж ихгүй. Тэнгүүд нь ингээд нөгөө нэг Нидерланд, Герман хүмүүст нь бийж явах юм бол ингээд амар чангаар заяа. Нөгөө зохион байгуулж байгаа хүмүүсийг нь сонсохоор бүр ингээд эн чинь бүрстээ явахгүй штэ. Эн чинь бүр яасан юм бэ? Эн чинь одоо яасан юм бэ гэл өдөр ингээд дуусахад яг ингээд фидбек ер нь өгдөг байхгүй. Тэр мөрөн дээр нь зүгээр шууд ингээд ер нь бол эн чинь бол ерөөс таалагдахгүй байна. Энэ бол ер нь бол ингэж явж гин. Өмнө ингээд явж байхад бол ингээд арай чи юм байгаагүй. Энэ бол ерөөсөө яаж гин энэ төр гэж байлаа. Яарэ бэ? Би брэвэр ингээд хөөх гэж аваад бодчихсан. Тэгэл нөгөө хүмүүсээс сонсохдоо ч гэсэн ингээд яг анзаараад хахад бүгдээрээ яг ингээд confrontation тал байсан болохоор хинж юусэн нэг тийм гомдож момдохгүй. Тэгэл за харин тийм ээ ер нь эргээр хүлээж авдаг. Тийм тэгэл яг л нөгөө нэг feedback-аар за гэж боддог. Тэгээд би бол ямар нэг юм зохион байгуулж байсан чи баахан хүмүүс нь чи ер нь бүтэхгүй наа. Хэлэх нөө ингээд надад хэлэх юм бол би би явчихъя. Би л байхгүй болоод гэж жоохон бодох юм шиг санагдсан. Тийм. Гэтэ ер нь чи монгол хүмүүсийг хаана гэдэг гэж байна. Ер нь avoid confrontation тал руу. Ер нь асуудал үүсэхгүй нэг юм бүгдээрээ байвал буруугүй гэсэн юм те. Тэгээ тэр донд нэг хүн эн чинь болохгүй байх нэг юм эсэрхүү би л тэг жоох эсэрхүү байсан юм байна. Багш намайг тэгж боддог байсан. Эсэрхүү юм байна. Гэтэ ер нь л нэг тийм хүн байх хэрэгтэй санагддаг. Тийм шүү. Тэгээд ер нь бол би яг тэр нэг хүнээр бол амар бахархдаг. Би яагаад гэвэл өөрөө тэр хүн биш болохоор яг үндэ ингээд хичээгээд ингээд амар юугийн хязгаарыг нь хүртэл ингээд confront хийхгүй байх гэж тэгэл зүйл байхгүй болохыг хичээдэг. Гэхдээ үнэхээр шаардлагатай болох уу? Бас нөгөө Японы талаар жишээ авах юм бол манай Япон сурдсан байхгүй юу? Тэгээд анги ингээд амар халуун байсан гэнэ дүүрэн хүүхдүүд ингээд суудсан. Тэгэл ингээд ганцаараа босоод алхаж очиод тэр нөгөө цонхоо онгоолгол ирээс суусан гинэ. Тэгээ ингээд яагаад бусад бүх хүмүүс хийхгүй ингээд халуутаа суугаад байсан бэ гэхээр зүгээр л босоод олон хүмүүсийн хажууд алхахаас ингээд юм имээдэг юм санаа зовдөг. Тэгээ тэр шиг бас нэг номон дээр гарсан жишээ нь болохоор Япон хүмүүстэй ингээд нэг юм яриа өгөөд тэгээ за та нар юу гэж бодож юм гэсэн чи хинч дуурахгүй. Тэгээ нэг чи юу гэж бодож ингээд бүр хинч дуурахгүй. Яагаад гэсэн чи тийм олон хүмүүсийн хажууд ганцхан тэр өөрөөс нь асуулт асуугаад тэгэж ингэж өөрлөө ингэж чичилж асуух нь ингээ бас амар юм тухгүй мэдрэмж өгдөг юм. Ер нь ямар ятгаад юм бэ? Наа ч юм бол next level юм байна. Миний болохоор Монгол бол нэг жоохон иймэрхүү байх заяа. Яг ингээд багш нь ингээд за та нар юу гэж бодож байна гэх юм бол яг хүмүүс чимээгүй байна заяа.
Гэхдээ ингээд яг ингээд за нандаа чи юу гэж бодож байгаа гэх юм бол чи бол ингээд би бол ингэж бодож байна гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр Монгол нэг арай алтан дунд чинь тийм Японоос бол арай дээр тийм. Тэрнээс бол арай ч ингээд та юу гэж бодож байгаа юм бол багшаа би бол ингэж бодож байна гэж би бол арайс нэг шууд хэрэг нэг тийм нэг юм жоохон хинч юу ч ярихгүй байх юм бол тийм багшаахаа өрөвдөж орж ирдэ шүү дээ. За би л ярих хастаа гэж. Бид тэр нь тэгдэж байна. Нэг хөр хинч багштай ярихгүй багшны юм хаяа бас нэг тийм би ингээд өөртөө хаяа ганцаараа яриад байгаа юм шиг мэдрэмж авдаг гэж тех үед нь ингээл үгүй багшаа. Тэгж авдгийг гэлээ би багш болоод байна. Багш болсаасаа баштай амар мундаг сурагч болсон. Асуулттай хариулт. Тэр хүн ер нь жоохон тийм өөрөө яг тэр нөхцөл байдалд орж ирсэн хүний юм. Тийм юугаар ганцаараа л ам шиг мэдрэж авдаг. За одоо ингээд бид хоёр эцсийн бүлэг рүү орж байна. Very exciting. За цаг барих тухай. За хамгийн цаг барьдаг хүмүүс нь Герман, Япон, Швейцар улсын хүмүүс байдаг. Тэгээд энэ дээр орж ирсэн жишээнүүдийн ярихад германуудын талаар байсан. Тэгээд герман хүмүүсийн календар нь ингээд 6 сарын ирээдүрөө харж ингэж явдаг. Одоо ингээд нэг жишээ нэг хүн герман руу ингээд 3 сарын дараа тэмүүлтээр явсан байна л да. Тэгсэн чинь ингээд та ингээд 4 сарын 8-ны оройны хоолн дээр юу идмээр вэ гэж нэг сард имэйл ирсэн. Тэгээ нөгөө хүн юу би тэр 3 сарын дараа юу идмээр байгаа би одоо яаж мэдэх юм. Тэгээд хэрэг тэр одоо хариулахгүй бол байн мэйл ирүүлдэг. Can I follow up? Тэгээд тэр бүр арай л дэндүү санагдсан. Тийм. Тэнгүүдээ би бас яг тэр нөгөө нэг уулзсан тэр герман нэг амар санаж байна. Тэгээ тэр хүмүүсийг ирээдүйд ч гэсэн амар тийм төлөвлөгөөтэй явдаг мөрчлөө бас өдөр болгоных нь рутин нь амар өөрчлөгддөг заяа. Тэр хүн ингээд амрах гад тэр газар ирсэн байгаа штэ. Тэнгүүд нь өглөөний 6-аас босоод гүүж мүцэн байвал яах вэ? Тэнгүүд нь хүмүүс дөнгөс ирж хагаад аль хэдийн бэлэн болчиход байна. Тэгэл би бүр ямар амар юм бэ гэж бас тэнгүүд нөгөө нэг Итали спа хүмүүс нь унцаар. Тийм тэгэл би бүр хоцордог хүмүүс нь Франц, Итали. Тийм ууж хүний мөлий. Тэр амар хоц. Тийм. Тэр бүр улсынхан ингээд нийтийн тээврийн яг ингээд адилхан форматлагдсан заяа. Германд очил байгаа нэг цагтаа ирээд автобус нь гоё явцдаг. Google Maps-ийг гоё ажилладаг. Тэгээ Францад бол байгаа нь дандаа хоцорно. Даал Ром болохоор ингээд 2-7 хоногт нэг удаа ингээд бүр ингээд бүх тогтцдог. Тийм. Тэнгүүтээ миний бодол мэдгүй би өмнө ингээд Европ ирэхээс өмнө амир ингээд за Европ гэл жоо нэг улс шиг газар болгоно гэх тийм төстэй болоо энэ төр гэс нэг тиймэрхүү бодолтой байсан чинь ер нь бол өөр юм л шүү. Тэгэхээр ер нь бол ингээд сурах гэж ажиллах гэж ирэх гэж байгаа бол энэ юм да бас хардлагч бодоорой. Энэ хөрлөдсөн ч юм бэ. За сэтгэвтэй холбоотой л чи. Жоо ингээ хай ингээ хачуулчихсан. За. Тэгээд ер нь чи монгол хүмүүсийг хаагуур ингэж бодож байна. Ер нь бол хоцордог штеп Монголын цагаар бол тийм. Яг Монгол дотроо цаг барьдаг хүн байх айгүй стресстэй. Би бол юм нэг болоо. Тэнгүүтээ би жоохон яг ингэж явдсан шүү дээ. Ингээд эхний уулзах юм ба шүү дээ. Одоо шинэ зөндөө олон удаа уулзах хэрэгтэй юм байлаа гэж хэлдэг. Одоо жишээ нь найзуудтайгаа ч юм уу те. Эсвэл компанитай ч юм уу эсвэл ямар нэгэн тийм тэнгүүд нь эхний уулзах юм дээрээ заавал яг цагтаа очиад тэнгүүд нь хэрвээ яг ингээд эхний уулзж явах юм хүн болгон цагтаа ирсэн ч юм уу цагаас өмнө ирсэн байх юм бол за энэ ер нь бол цагтаа ирдэг тийм хүмүүс юм байна. Тэгээ цагтаа ирэх ёстой тийм газар юм байна гэж ойлгоод гэхдээ одоо жишээ нь эхнийх дээрээ ирсэн чинь одоо жишээ нь уулзахтай хүн чинь 1 цаг 2 цагийн дараа хурж ирлээ гэж бодох юм бол тийм бол жоохон ингээд за ер нь бол энэс хойш би бол жоохон хоцорч болох юм байна гэж. Миний бодлоор монголчууд бол жоохон тиймэрхүү нэг тийм бас дундчилтэй юм санагдсан шүү дээ. Хизээч нэг тийм за миний хувь хүн бол заавал цагтаа ирнэ гэхээс илүү нэг тийм хамлаа шиг. Тэг ингээд хүсэл байдалтай уусаа явчихдаг юм шиг. Тийм. Хэр хэр хоцрох вэ гэдэг асуулт байсан. Тэгээ тэр чинь Нигериад болохоор 30 минут 40 минут хоцорсон ч бараг чамайг цагтаа байна гэж байрлаж аалж үздэг. Яа гэвэл Нигериад юу ч болж болно тийм. Баян хизээ болгон мэддэгдэхгүй гадаа ингээд цахилгаан цагаад юу болгон мэддэгдэхгүй. Хэрвээ Германд болохоор ингээд бүх юм угаасаа цаг хугацаанд байдаг болохоор
чи цагтаа байх ёстой гэдэг энэ зарчимтай байдаг. Тийм. Тэнгүүд нь гэд манай нөгөө нэг Япон хамт ажиллажсэн охины жишээ бодогдлоо л доо. Манай нөгөө Япон хамт ажиллажсэн охин нөгөө нэг Колумб билүү? Мексик билүү? За ямар ч гэсэн нэг Латин Америкийн нэг ингээ хоёр найзтайгаа уулзах гэсэн юм байна л да ингээд энэ. Тэгснээ ингээд яг 8-аас уулзъя гэж ярьсан гинэ. Тэгээ манай ингээд охин болохоор би 7:50 гэж утсан. Ингээд хэлж байгаа байхгүй юу? Яг л нөгөө надад хэлэхдээ Япон хүмүүсийн хувьд бол ингээд надад тэр охин өөрөө л ингээ experience хэлж байгаа юм л да. Тэгээд Япон хүмүүсийн хувьд бол ингээд цагтаа ирнэ гэдэг бол цагаас 10-аас 15 минутын өмнө ирнэ. Тэнгүүд нь баг ингээд цагтаа ирнэ гэдэг чинь өөрөө баг жоохон нэлээд хоцрох гэж ирж байна гэсэн. Тэнгүүд нь цагаасаа ингээд хоцорч ирэх юм бол тэр бол амар бүдүүлэг гэж үздэг гэж ярьсан байхгүй юу. Тэгэл тэр охин би бол ингээд 10 минутын өмнө ирсэн ингээд тэгсэн чинь миний уулзах хүмүүс 2 цагийн дараа ирсэн. Тэнгүүд нь надад 2 цагийн дараа ирсэн. Би 2 пив дуусгасан ингээд 2 цаг эндий гэж тэгэл хөөх 2 цаг гэл тэгэл бол Латин Америкийн хүмүүс жоохон next level юм байна гэж. Мексик баха ер нь гэр бүл Мексик гэсэн баг. Тэгэл үнэхээр вау гэж бодсон. Тийм нэг нэмэр байгаа болсон Georgia. Хоцордгоо. Манай курс найзууд амар хоцордог. Би нэг үнэхээр нэг найз авах гэж зөвлөжсэн. Юу хаана уулзчихсан те? Богооны бодол. Өөр тийш явах гэж байсан. Бид хоёр биш олон хүмүүс. Тэр олон хүмүүс ингээ бас бүгдээр хамт хоцроод ирсэн зэ. Би ингээ нэг цаг хоцорч ирсэн байхгүй юу албаа. Яг л тэр хүмүүсийг хоцрох гэж мэдээлсэн чинь нэмээд нэг цаг хоцорсон. Би бол дандаа хожигд ингээ хожигд. Тэр тоглоом дээр ингээ дандаа хожигддаг. Хин хүлээлгүүлэх вэ гэдэг талаар дээр би дандаа хожигддаг. Яа, би бас нэг Монголоос нэг найз бас ер нь бол нэлээд хоцордог байхгүй. Тэгээд би бас ингээд тэр найзтайгаа болохоор за би ер нь бол 30 минут хоцорсон ч гэсэн тэр минь найз маань ирээгүй байна гэсэн угаасаа юунд итгэлтэй байдаг. Тэгээд нэг удаа би бүр 1 цаг хоцорсон байхгүй юу? Чи ирээг байсан. Тэгээд начиг. Тэгэл заа. Тэгтээ яг хамгийн гол нь ингээд яг юу хийж байгаа да. Хэрвээ та хоёр ингээд амар ингээд ярилцаад чухал юм хийх гэж яах чинь бас 2 цаг хоцорсон бол нэлээ. Гэхдээ зүгээр нэг тийм зүгээр амар casual уулзаж муулаа. Тэгээ чи тэр цаг хугацаанд нь өөр юм хийж мийн гэсэн тийм хөдөлгөөнд очимал одоо намайг дуулцыг гэж 2 цаг дараа бол окей. Тэгээ 2 цаг хичээлээгээ сууж байгаа. Тийм. Тиймнүүд бол зүгээр юм. Богооны бодол дээр хөвлөл. Сонирхолтой лээ. За. Тийм ээ. Гүр юм. Энэ хэсэг бас аягүй сонирхолтой байсан л та. Тийм. Хоцрог талтай юм. Амрал ярихтай. Тэгээ ер нь бол энэ 8 бүлэг тугаарсан юм дээр бүх жишээн дээр нэм зөвлөгөө өгдөг менежерүүд зориулж одоо жишээ нь хоцролтын тал дээр хэрвээ олон улсын хүмүүсийн баг үддчихвэл ингээрээ. Тэгээ энэ дээр байсан зөвлөгөө нь болохоор бүх юм хэлхээс өмнө тэрийг ингээд тохиролцох хэрэгтэй. Тэр цагаа барих вэ гэдгийг хэдэн тохиролцох хэрэгтэй. Тэгээ бусад 7 хэсэг дээр нь бас бүгд нь тусаа зөвлөгөө өгдөг. Тэгээ ер нь бол намаа бүгдийг уншвал ер нь зүгээр санагцсан. Ер нь л их тажгүй нам байсан. Тэгэнгүүтээ угаасаа л ингээд бид нар чинь амар тийм global ертөнцид амьдарч байгаа шүү. Тийм чинь ер нь бол хаана ямар соёлоор ер нь хүмүүс амьдардаг. Тэгээд ер нь бол ингээд бас энэ хүмүүсийн соёл моёлоос суралцах юм ч гэсэн бас зөндөө байхаар юм санагдсан. Тэгэхээр ингээд ер нь Монголоос нэг амар явъя гэж бодохгүй байгаа ч гэсэн ер нь бол ингээд ажил амьдралдаа жоох ингээд хөвшүүлвэл бас дайггүй хэрэгтэй тиймэрхүү бас зарчмууд тиймэрхүү соёлууд бас жоон байсан юм санагдсан. Монгол хүмүүс угаасаа юм болгон дээр нь нэлээд надад нэг тийм алтан дундчийг барьсан юм санагдсан байхгүй. Тэгэхээр ер нь бол илүү нэг зүг рүүгээ бас тий савлуул бас тий арай нэг тийм манай нэг юм илүү дээр болгочих юм билүү юм хэлээ. Тийм тэгээ бас ер нь амьдрал дээр ажил дээр сургууль дээр нэг хүмүүсийг илүү ойлгохоор болсон номны дараа энэ хүн чи угаасаа Бразил болохоор ингэж байгаа юм би. Угаасаа энэ драматик. Хамгийн дөр шиг юм уу та. Ер нь л үнэн. За. Өнөөдрийн дугаар дээр зочилж ирсэн Нандад зөндөө их баярлалаа. Тэгээд YouTube channel-д subscribe хийрэй. Юу л мэддэг. Байгаа гэж л. Тэгээд нэмдэг мөхөд нэг vlog орно. Сонирхолтой биш л байгаа шүү. Бас ингээд Butter Podcaster subscribe хийгээгүй
Subscribe хийгээрэй. Энэ жилийн зорилго. 1000 хүрээ. Ингээ хэлэх болох нь амар жоохон боломжтой сонсогдоод байгаа. Манай сүүлийн бичлэг жоохон яваагүй. За тийм шүү. Үзээрэй. Найзууд Spotify дээр оруулах. хандимээ би жоохон Би тэрийг ч өглөөгээд ингээд энгүүд үзээгүй. ингээд ингээ 10 дугаар ингээд. За Spotify-д оруулнаа дуудахгүй. Apple Podcast. Оруулнаа. Тэгээд subscribe хийгээрэй. Найзуудаа их гоё подкаст байгаа шүү гэд хуваалцаарай.